どれほどの抜け人を昔の同胞をその手にかけてきた。今の組織は邪道に落ちた。貴様らが抜け人を殺すのは恐れているからだ。我ら貴様、刀を。Энэ оны эхний хагас цацагдж дуусах Jujutsu Kaisen анимын найруулагчийн бүтээл Ninja Kamui гэх маш сонирхолтой акшн, sci-fi жанрын анимашн зурлыг та үзэж амжсан уу? Энэхүү зурлыг Adult Swim 2022 онд анх зарласан бөгөөд үүний дараа өнгөрөх он трейлерыг цацаж нэлээдгүй шуугианыг бий болгоод амжсан. Уг бүтээл түвшинзэндөө хөтлөгдсөн нэгэн нинжагийн тухай өгүүлэх ба онцгой зэвсэг техникээр өөрийгөө бэлтгэсэн дайчны тухай өгүүлэх Ninja Scroll, Naruto гэх мэт алдартай сайн бүтээлүүдээс бид нинжа гэх ойлголттой болсон. Тэгвэл энэхүү видеогоор уг бүтээлд ямар дүү хөрнөд байгаа мөн нинжа гэж хэн болох талаар олж мэдцгээе. Нинжа гэх нэр томьёо нь 12-оос 19-р зууны феодалын үеийн Японоос үүсэлтэй буюу даймо гэгдэх бүс нутгийн хүчрэг ноёд өөрсдийн самурай нарийн тусламжтай ноёрхсон шин чанартай байв. Энэ үед төв засгийн газар харьцангуй сул байсан бөгөөд дийлэн хэрэг мэдэл нь эдгээр феодалуудын дунд төвлөрч байсан. Энэхүү үед оршин байсан тагнуул хорлон сүйтгэх ажиллагаа, аллах зэрэг чиглэлээр мэргэжсэн нууц хүмүүс болон хөлсний цэргүүдийг инхүү нэрлэж ирсэн байдаг. Ninja? Are you kidding me? Нинжа нарыг тойрсон олон домог яриа байдаг ч бодит түүхийн баримт бичгүүд нэлээд товар. Гисэн хэдий ч Япон улсын түүх соёлоос нинжа нарын нөлөөг үгүйсгэх аргагүй бөгөөд дэлгэцийн бүтээл, комик, видео тоглоомуудад тэднийг маш хатуу чанга бэлтгэл сургуулилтыг даван хүч чадлыг эзэмшиж өөр хоорондоо тулалдах зэрэг янз бүрийн хэлбэрээр өнөө хүртэл дүрслэн харуулсаар байгаа билээ. Харин энэ оноос эхлэн үзэгчдийн хүртэл болж хараахан дуусаагүй байгаа Ninja Kamui зурал танд нинжагийн талаарх өөр нэгэн сонирхолтой түүхийг харуулах болно. Цаг хугацааны хувьд өнөө үе байх ба нэгэн залуу метронд ямар нэгэн зүйлээс айж харанхуй гудамжаар зүхтэн гүйж байдаг. Гэсэн ч түүнийг аль хэдийн нэлээд олон тооны хар өмсгөл бүхий хүмүүс бүсэлснээр тултгаас өөр сонголтгүй болно. Тэдний эсрэг сайн тулалдсан хэдий ч хитрхи олуулаа байдаг. Ингэж аимшигтай аллах болох ба үүнийг нь мэдээгээр гаргаж энэхүү анимын гол дүр болох Хиган өөрийн гэр бүлийн хамтаар үзэн суудаг. Маргааш нь хүүгийнх нь төрсөн өдөр болж хамтдаа инээлдэн цаг хугацааг аз жаргалтай өнгөрөөнө. Оройн нь Хиганыг доош буухад түүнд ямар нэгэн зүйл харагдахад нинжа нар гэрлүүнд дайрдаг. Хэдий хөнөөж амжсан ч хүүгийнх нь дуу сонсогдож анхаарлаа алдахад түүний гэмтэн. Дээш харахад түүний нүдэн дээр гэр бүлийг нь хөнөөсөн байх ба мөн өөрөө ч нэвт сүлбүүлсэн байх тул юу ч хийж чадалгүй газар унана. Энэхүү аимшигт зүйлийн дараа өгсөн байх ёстой Хиган яаж гэдэг нь үл мэдэгдэх байдлаар сэрдэг. Өөрийгөө яагаад амьд байгааг гайхахын зэрэгцээ эхнэр хүүхэдтэй маш ихээр харамсан хэвтэх түүн дээр Майк Моррис гэх нэгэн цагдаа ирж хэдэн асуултыг асууж хэн дайрсныг нь мэдхээр оролдох Хиган түүнд юу ч хэлэхгүй дотроо бодсоор л байна. Түүний хажууд өөрийн туслах Эмаг үлдээж ажиглуулах ба шүн тэднийг дээвэр дээр байхад өчигдрийн нин чанар дайрахад Хиган нэгэн зүгээр өөрийнхөө биеийг сэргээн тэдний эсрэг тулалдаж гарын барилыг ашиглаж бүгдийг нь өвөө хийж эхнэрийг нь хөнөөсөн нинжатай нүүр тулна. Тэдний тулаан энд тэнцүү өрнөх зуурд Хиган өөрийн техникийг ашиглах тохиромжтой цагийг хүлээн түүнийг унгаж чаддаг. Тулааны дараа Хиган өөрийн жинхэнэ дүрхийг ил гарган түүнийг устгадаг. Эхнэр болон хүүтэйгээ салах ёс гүйцэтгэн өөрийн хуучин зүйлсийг буцаан авч энэ бүхний ард байгаа зүйлийг устгахаар өшөө орсолдоо хөдлөгдөж эхэлдэг. Учир нь тэрээр Япон улсын нэгэн бүлгийн эртнээс хадгалж ирсэн нинжа нарыг сургах арга барилаар хүмүүжин тэдний нэг болсон хэдий ч өөрийн даалгаврыг орхиж багийн гишүүнтэйгээ харилцаатай болдог.
Мэдээж энэ нь дүрмд үл нийцэхт бол зугтаж хэдэн жилийн турш нууцаар амьдэрсэн байдаг. Тэрхүү нинжа нарыг бэлдэх бүлэг нь өөрсдийн хувийн ашиг сонирхолд автан Аозаг их томоохон байгууллагатай холбоотой болсон буюу байгууллагын нөлөө асар том байх ба Морис Хиганыг мөрдөж тэр хэргийг нь дарга нь хаа гэж хүчлэж эхэлнэ. Гэсэн ч Хиган түүний тусламж хэрэгтэй болж тэд уулзан үг сольж амжаагүй байтал тэдэн рүү дайрдаг. Учир нь Аозаг Хиганыг үхлээс яаж эргэж ирснийг мэдхээр хичээж байгаа буюу түүний нууц арга юу болохыг мэдхээр хүн явуулсан нь энэ юм. Ийм хүмүүсээр түүнийг шахаж техникийг нь мэдэх аргагүйг мэдсэн Аозагийн эзэд Хиганы багийн өөр нэгэн гишүүн байсан Зай болон бусад хүчрэг шиноби нарыг Хиганы хойноос явуулахар болно. Учир нь Зай Хиган нарыг өөрсдийн бэлтгэлийг дууссаны дараа тэдэнд нууц урлагийг дамжуулсан буюу Хиганы аргыг мэдэж болох хамгийн ойрын хүн болж таарна. Дангаан зүгээр зогсохгүй Аозагийн технологиг ашиглаж маш хүчрэг болсон өөр бусад нинжа нарыг ч бэлдэж өгдөг. Үүгээр энэхүү анимын одоо гараад байгаа үйл явдал дуусаж байгаа буюу цааш үргэлжлэх 8 ангид дүүх хэрхэн сонирхолтойгоор өрнөхийг таашгүй юм. Видео маань таалагдсан бол суугт маань subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн видеогоор уулзцгаая.